Бүгдээрээ сайн уу? Сайн уу? За, 4-р бүлгээс ойлгосон зүйлээ хуваалцъя. ертөнцийн эзэн минь ээ, энэ цагийг би танд өргөж байна. Та ариун сүнсээрээ удирдах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр даруугаар гуйн залбирч байна. Амен. За, 3-аас 6 дугаар ишлэлдэр түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс гэгчийн боолчлолд байсан. Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүг бурхан илгээсэн юм. Энэ нь хуулийн дор байгсныг золихын тулд юм аа. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм. Та нар бол хүүгүүд нь мөн тул бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн юм аа. Тэр сүнс Аба, Аава гэж дууддаг. Амен. За, өнөөдрийн 3 ишлэлийн төлөө би бурханд үнэхээр талархлыг өргөмөр байна. Баярлалаа Есүс. За, учир нь бурхан хэлж байна. Мөн хүүхэд байхдаа хорвоогийн юмс гэгчийн боолчлолд байсан. Тийм ээ, үнэ. Би итгэгч биш байхдаа би яг тэр боолчлолд, яг тэр боолын амьдралаар яг боол шиг байсан. Тэгвэл бурхан хэлж байна. Та нар бол хүүгүүд нь мөн тул гэж байна. Одоо би бол бурханы охин болсон. Одоо бол би бурханы гэр бүлийн гишүүн нь болсон. Тэгээж зогсохгүй бурхан дахиад хэлж байна. Бурхан өөрийн хүүгийн сүнсийг бидний зүрхэнд илгээсэн тэр сүнс нь Аба буюу Аава гэж дууддаг. Тэг хүүхэд нь болоо зогсохгүй өөртөө холбоотой байх, өдөр болгон цаг үргэлж холбоотой байх тэр ариун сүнсийг надад өгсөн. Яг тэр сүнсээр дамжуулан би бурхантай холбогдно. Тэр намайг хүүхэд нь гэд ганцаараа ингэ орхиогүй. Тэр надад ариун сүнсийг бас өгсөн. Тэг үнэхээр бурханы энэ гайхамшигтай аврал миний амьдралд ирээд би өнөөдөр бурханыг гэрчлээд яг энэ надад өгсөн энэ сүнсээр би бурханыг гэрчлээд ингэж сууж байгаадаа би бурханд үнэхээр баярлалаа бурхан аав минь гэж хэлмээр байна. Баярлалаа Есүс. За, баярлалаа ихчээ. Маш гоё ойлголт байна. За, тэгээ найз нь Галаат 4-р бүлгээс авсан ойлголтоос одоо хуваалцъя. Галаат 4-ийн 28 дугаар ишлэл дээрээс үг авсан байна. За, энэ ишлэлдэр ах トゥ нараа та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Амен. За, энэ ишлэлийг уншаад вау, би ч гэсэн Исаакийн адил амлалтын хүүхэд юм байна гэдэг бодол шууд орж ирсэн. Тэгээд урд нь би ерөөсөө ингэж бодож байгаагүй юм бэлээ. Би бол Исаакийн адил амлалтын хүүхэд. Амен. Хэрвээ би бурхны амлалтаар төрсөн юм бол Есүс Христ доторх тэр амлалтууд ерөөлийг өвлж авсан өв залгамжлагч юм байна гэж бас бодгцсан. Тэгэд энэ дээр бас маш чухал нэг зүйлийг бурхан сануулсан нь бурхан Исаакаар дамжуулж нэг бүтэн үндэстнийг бий болгоод тэр үндэстнийг ерөөсний адил надаар ч гэсэн эзэн дамжуулан бусдыг ерөөх, миний гэр бүлийг ерөөх, бүр цаашлаад сүм чуулган бусад үндэстнийг өөрийн үндэстнийг ч гэсэн ерөөх тэр чадaltaа бурхан шүү дээ. Тэгэхээр надаар дамжин бас маш олон зүйлийг бас эзэн ерөөхийг хүсэж байгаа юм байна гэдэг ойлголтыг авлаа. Тэгээ эзэн үнэхээр талархаж байна. Тэгээ би бол Исаакийн адил үнэхээр бурхнаас ирсэн тэр амлалтын хүүхэд юм аа. Амен. Эзэн үнэхээр талархъя. Энэ үгийн төлөө. Тэгээд баярлалаа Иесус. Баярлалаа.